Гард манлай эмнэлэг. Манай амьд нэрхтээчүүдийн үзлэг уншилгоо, эмчилгээ, мэс ажилбарыг мэрэгжлийн эмчнэр хийж, сүүлийн 3D, 4D эхо уншилгоогоор жирэмсэн эхчүүд болон дотор эрхтэн мэдрэл, зүрх судасны өвчин уншилж, эмчилгээ хийхээс гадна өвчтөнд мэс заслын дараах үеийн сэргээн засаг эмчилгээ хийнэ. Мөн тань зориулж, тав тухтай орчинд хэвтэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж байна. Гард манлай эмнэлэг. Эрүүл гэр бүлийн төлөө. Урхан шашны гайхамшиг итгэлт хамбын лагшинд бараалхах аялал та хамбын хүрээнд зочлон итгэлт хамбын өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах байгаль нуурын эрэгт амрах хамбламын адистар шан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч буддаа Өвлийн улирлаа эрсэнтэй холбогдуулан урундрах маастер салонд булаг, халиу, элбэнхэн хүрэн сувдан хийдээл, хурган дотортой дээл, суусар, булаг, минжин малгай, солонгос, тайланд энэтхэхээс оруулж ирсэн сайн чанарын материалаар уралсан дээл, хүрэн, загварын дээл, гутал тэргүүтэн иж бүрнээрийн цөөн тоогоор бэлэн болсон учраас та яараарай. Мөн таны хүссэн загвараар элбэн, халиугаар хүрэн хийж үйлчилж байна. Манай салон та бүхний инхри бяцхан үрсэгч марталгүй гоёог нь бэлтгэлээ. Та дээл, малгай, хантаа зэрэгс хослуулан сонголтоо хийгээрэй. Ариуслын зууч буддаа тур эрхэм үйлчлүүлэгч таныг бурхан багшин агуй кадистэд газрууд болох лагшин мэндэлсэн люмбини адистэд жарн хашорын соврага таалалт өгсөн хушинагар гэгэрсэн бодгая дах монгол сум анх дөрвөн үнэний сургаалan альсан сарнат ариун гангамөрн энтхгийн нийслэл дээли Непалын Катманду хотуудаар аялан алдарт Таж Махал үзэх ариуслын аялалд өрн залъя. Ариуслын зууч буддаа тур. Тэгэхээр энэ удаад илүүнгүй тайлбарлаж чадахгүй ч гэсэн маш товчтой энийг уншиж явах үед чин сэтгэлээсээ би муу үйлдэлээ тассан зогсоох юмсан. Сайн үйлдвэрийг үргэлжид хийх юмсан. Тэгхийн шалтгаан болсон сэтгэлээ хариуцах юмсан. Бид нар олон юм л хүсэж мөрөөжсэн багасаа ахуулаад тиймтэй болгосон дуугатаа болгох юмсан гэл тийм ээ. Тэгтэл нэг удаа чин сэтгэлээсээ би муу сэтгэлийг л энэ бидний дэндүү сайн мэддэг зүйлтэй бидний өөрсдийн муу сэтгэл байна. Ямар нэгэн чөтгөр шулмыг намайг бити хорлоосоо ч юм уу тэр биш. Энэ муу сэтгэлийг л би ялан дэлгэх юмсан. Муу сэтгэлийг багасгах юмсан. Арилгах юмсан. Нэсванэсийг. Өөртөө их нандан чанар болгоны хичээ шамдуул зүтгэл, асран хайрлах сэтгэл, ёс суртахуун, анхаарал төвлөрөл эдгээр болгоныг би төгс төгөлдөр болтол өгчүүлэх юмсан. Эцэстээ ерөөсөө 2500 жилийн өмнө төгс гэгэрсэн бурхан буддаа мэт би хизээ нэгэн цагт гэгэрэх болтгой. Гэгэрх юмсан. Гэгэрээсээ гэх мэтлэн бодоод таад байсан. Энэ их том зорилго л доо. Яг сэдл гэдэг маань оюуны шийдэл гэдэг би нэлээ ярьж байсан да тийм ээ. Оюуны шийдэл гэж чухал байт юм аа. Тэгэхээр энэ хичээлд суухтаа зүгээр нэг буддизмыг бас сонирхоод мэдчихэж гэх биш. Айл болохоор зорилгоо хол том тавиулсан гэдэг. Би хүний бодгол ертөнцийн хурж болох оюуны хамгийн дээд хязгаарт хүрсв. Тэхийн тулд өнөөдөр би энэ буддийн сургаалыг сонсъё гэдэг юм уу. За гэх мэтлэн бодоод таад байсан. Бурхан ном хуургын чуулганд би гэгэрл хүртэлдэг юм аа. Өглөгийн болон бусад чанд төрхийг дадуулан үйлдсэн ба өнөө миний үйлдсэн бусад буйнаар хамаг амьтны тусын тулд Бурханы утгийг олох болтугай. За одоо цаглаа шүү дөрвөн сэтгэл гэдэг. Одоо инэрл нэгүсэл тэргүүтээ дөрвөн сэтгэлийг дотроо хөгжүүлэх. Энэ талаар бид нар бяцлахлын хичээл дээр ярьсан да. Ер нь Бурханы ишин гэдэг маань нэг далдын хүчтэй холбогдоо түүнийхээ аврал хайрыг авна гэхээсээ илүүтэйгээр ер нь бидэнд байгаа хүн төрлөختөнд байгаа сайн чанар хөгжиж болох юм уу болохгүй юм уу? Энийг
одоо илүү чадaltaй юу гэдэм бэ? Бокс гэдэг бол үгүй өндөр хариалттай хөгжөөл яваад л байсан тийм ээ. Тэгвэл бидний сэтгэл гэдэг маань илүү зөв сайхан ёс суртахуунтай ийм болж нэгдүгürt яагаад болох ёстой? Хоёрдугаарт болох арга зам байна уу? Гэсэн ийм л онол хийгээд одоо практикийн арга замын нэгдэл юм байна. Тэгэхээр нэгүсгэн гүйцэтгэл гэдэг нь бидэрт байдаг ч гэсэн энэ хөгжиж болно гэж үздэг. Бид нар бүгдээр нь хоёр толгойд болчихсон байна. Тэр бүр туухаа өргөд ах юм бол хоёр толгойд болчихно, хөгжинэ. Яг л тэрнтэй ижилхэн инэрл нэгүсэлч тэрвэ, уур унтууч тэрвэ хөгжиж яваад хөгжөөл байдаг. Уурлал ахын хэрээр уурлал чигтэйхэн догшин ааштай үгүй муу хүн үгүй бусдыг хизээж үл тоомсорлагч хүн болчих болдог. Хүнээс илүү дугуугаар мундаг явдаг хүн болчих болно шүү дээ, тийм ээ. Мэргэжлийн дугуун тамирчны тэр ачааллыг тэр хиратай тэрний 4-ний 1 11-нд ч бид нэр ингийн хүмүүс хүрч болох боломжгүй тийм өндөр түвшинд хүрч чаддаг. Яг тэрнтэй ижилхэн бидний сэтгэлч гэсэн дадлгажуулаад авахын хэрээр хаашин түлхэхийн хэрээр тэр зүг рүүгээ хандаж явж улам хөгжиж болно гэж үздэг. Яг үндэ бид нар бол сэтгэлийн зөв хандлагууд гэхээсээ илүүтэйгээр сөрөг хандлагуудыг л олцоо их хөгжүүлдэг л. Зөвөрлөх юм бол гартаа юм хоёр талхад хөгжүүлэх гэл хоёр туухай барайл өглөө гарч байгаа юм шиг тэгэл. Энд нэг зэв хүрээл, энд нэг шунал хүрээл, энд нэг зэв хүрээл, энд нэг шунал хүрээл. Бид өөрөөсөө анзаардаг. Тэгэл явж хат энэ ямар гоё машин бэ? Энэ тэгээд тахтай яах вэ гэл. Ингээл энэ зэв үзэх, уурлах, өөрийгөө хит бодох ч гэдэг юм уу тэр бодлыг хөгжүүлэл яваад байдаг атлаа хизээ цог тусч би хүнийг хайрлах ёстой, би бусдыг өрөвдөх ёстой, би бусдад хандсан зөв зүйтэй үйлсийг хийх ёстой. Би гин буруугаа өөрөө сайж өөрийнхөө сэтгэлийг хариуцах ёстой гэж хизээж хөгжүүлж бодох нэг ховор хомсолтой. Тийм болохоор одоо цаглын шүүд төрөн сэтгэлийг үүсгэн хөгжүүлэх уншлагыг уншия. За уншлага гэдэг маань гол нь уншихтай гол нь биш. Түүний цаана тэр номын утгыг бодож тэр номын утганд гараад байгаа тухайн сэтгэлийг бодитоор өөртөө олон давтанд төрүүлэхүүднээс түүнийг хөгжүүлэхтэй л гол зорилго нь байдаг. Тэгэхээр хамаг амтан гэдэг эхний удаа хамаг амтан жаргаасаа гэж бодохоор тэрхий ерөнхий болчих гэдэг болохоор би хэдийгээр бүгдээр хамаг амтан гэж унших боловч эхний удаа уншихдаа хамгийн хайртай үнэл дотор хамгийн ижигээ аавыгаа өрөвхтийгээ миний хүү аз жаргалтай байгаас аз жаргалын шалтгаан болсон зөв үйлдэлийг үргэлж хийгээс зөв үйлдлийн шалтгаан болсон зөв сэтгэлийг цаг үргэлж дөрүүлээс миний хүү ерөөсөө битгий зовоос зовлонгийн шалтгаан болсон муу үйлдэл тэрний шалтгаан болсон муу сэтгэлийг л арилгаас ялан дийлээс гэх мэтлэн бодоод дагаад байсан. Маш товчтой хамгийн хайртай дотны хүнийгээ өрөвдөж нэгүсч хайрлах сэтгэлийг бодтоор дотроо дөрүүлээд дагаад байсан. Хамаг амтаа амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгсөх болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас энийг тагц. Хамаг амтан зовлонгүй амгалангаас эзэдүүл хаац. Өвөгийн байрны дээдлийн давхард одоо талигаа авчсан тулгаа гэдэг нэг айлынх байдаг байлаа. Их сайхан хүмүүстэй айл. Тунц сайхан гэр бүл байдаг байлаа. 4 сайхан хүүхэдтэй. Тэгээд тэр айлын одоо 2 том хүүхэд нь гадаадад сурж байгаад хурц ирсэн юм л да. Тэгээд дээрээсээ 2 дахь хүүхэд нь болохоор балетчин Ташцэрэн гэж залуу ферм сургуулийг төгсөөд ангиараа төгсөөд хурц ирсэн. Тэгээд тэр ах хурцид бол тэр гадаадад олон жил байсан хүмүүс гэдэг маань тэгээд тэр бүж мөч чи чигтэйхэн гоё л тоо өмсөн зүснээс нь ахуулаад би хаа тэр
найз нөхд тэр бүжигчин эгчнэр ах нар гэдэг юм зүгээр л бидний хувьд бол чихтэйгэн л гоё хүмүүс. Янзын гоё хүмүүс. Тэгээд тэрнээс ч илүү хамгийн чухал юм нь юу юм бэ гэхээр тэд нэр эрэхтэй өнгөт телевиз приставк хоёр авчирсан. Өнгөт телевиз приставк гэдэг бол тэр үед хайлж өрн баг байхгүй дээ. Би анх л тэгэхэд л тэрнээс хоохон дараа нь падуул эднэрээр юм гаргадаг боллоо л тоо. Видео гаргадаг боллоо. Тэрнээс тэр үед бол баг видео ч гэдэг мэдээг байхад тийм гайхамшигтай төхөөрөмж авчирсан. За тэгэхээр чи өстой тэднийхээ салгаа болно доо. За ямар киногийн л үзчих гээл ерөөсөө тэр зодоо модон гэдэг чинь зүгээр л гайхамшигтай ерөөсөө. Үнэхээр гайхамшигтай байдаг. Хүүхэлдэйн кино гарахад л Том Жирээ гарахад л бидний үеч одоо ерөөсөө зургатаар үзэх чинь баг байхгүй шүү дээ. Тэгэл оройн кино гарна тэрнээс өмнө цагийн хурд одоо цаг үе үйл явдал гэдэг байлаа. Тэрний өмнө 10 минут зүүн Европын голц хүүхэлдэйн кино гарна. Сэтэрхий шүү дээ. Салбархай чигтчихвэл нэг тиймэрхүү кино гарна. Одоо бодоод байгаа тэрэнд үйл явдал гэдэг юм байхгүй. 10 минутанд нэг эцэг үнэ ганц зангилаа үйл явдал болно тэгэл таарна. Тэгээ тийм эмээг л үзэн сонирхож байсан хүүхдүүд Том Жирээ гэдэг чинь бүр ингээл 10 минут Том Жирээ үзгээд дотор нь болсон үйл явдалт ингээд өмнөхт нь ингээд хамтлаа инээж амжаагүй байхад артлаас нь 3 4 тэрнээсээ шинийтэй өглөөл болоод өнгөрчихөж байгаа. Тэгэхээр чин зүгээр бүр ингээд инээж амжихгүй юм юу болчихоо гээл тэгэл сүүлд нь дахиж дотроо бодвол тэгж сэтгэж тийм минут юм гарах гэж тэг гэж бодоод л байгаа юм л да. Тэгээд видео тэдний үзэндээ үзэл байж атал тэр голцоо дээр хуурцгийн чинь бол тэдрэл найз нөхдөөд нөгөө бүжигчийн ах эгч нар авчирсан. За энийг үзье гэл энийг олж ирлээ гэл. Бодвол тэр үеийнхний тэр одоо тэдний найзын хүрээлэл донд хуурцг мурцг байх боломжтой байх л та. Ингийн айлмал дург байх боломж. Тэгэл за нэг кино авчирлаа гэл амар баярлал үзсэн. Хаяа ингээл за ямар кино гарах болоо гэдгсэн чинь бүжин жүжиг авчирдаг байлаа. За нөгөөдөг ч авид ирсэн шүү гэл. Тэр театр тавьсан, тэр барууны ч юм уу, тэр Орсын, тэрний найруулсан тавьсан, дэглсэн, тэрний бүжиглсэн гэл. Тэгэл нөгөө түжээс хөө тийм үү гэл ингээл үзэн. Би наан нь явтал гэж сууж байгаа юм даа. Юу вэ чи надаа нэрэ. Тэгэл одоо ёстой заримдаа ч гараад явна, заримдаа тэгэл тэрний ард кино гарч магадгүй гэсэн гордлогоор л үгүй бол ерөөсөө л тэгэл нэг видео хуурцгаар авчирсан болохоор гарцаагүй л тэгэл үзье гэж бодвол үзэндээ. Тэгэл нөгөөдөл ч тэгж ингэж гэл хаа ёстой гэл энэ ёстой гоё байна маа байна гэл үзэл. Тэгэл хэдрийн дунд чинь тэгэл ёстой үдсээр байтлаа. Хавийн бүжиг жүжиг үзчихлээ. Хавийн бүжиг жүжиг ай маяар нь таниад мэдээд яхаар бол тэг яг одоо ч гэсэн би балет тийм дуртай биш ч гэсэн ямар таа ч гэсэн ойлгосон зүйл бол балет гэдгийг тэгж дургу бол биш болцсон. Ямар тааж энэ нэг юм тийм ээ, энэ цаана нэг юм байна те энэ хүн тэр хөдөлгөөнөөрөө нэг тэр гоё юмыг үзүүлэх те утга санаагч юм илэрхийлэх. Тэр гоё сайхан хөдөлгөөнөөс аятаа орж байгаад хүн бас аз жаргалыг мэдэрч болно гэдгийг л хамгийн түрүүнд ойлгож байна. Энэ нэг балиар эрэхтэй хүн тэрхүү өмслөө гэхээ ямар тач гэсэн болж байгаа юм л да. Тэг ийм л юм. Тэгэхээр тэгж үнэлээд байгаа гоё хүмүүс гэж бодож байгаа хүмүүсийн тэр дурлаад байгаа имийг хүн бас алгуурдаа ойлгодог, мэдэрдэг, тоноглолтой болох. Цаашлаг бүр дуртай болох. Үгүй бүр тэрнээс салж хагацхааргүй болох ч юм уу те. Хамгийн үн цэнтэй зүйлж болох л та. Ийм л юм. Тэгэхээр эдгээр болгоом нь юг харуулад байна гэхээр бид нар юунаас аз жаргалыг авч бол 4 сая доллароос тэр маркетинг худалдаж авч бол. Тэр балет үзүүлэг дургуйж болно дуртай ч ихтэй үнэл хүнлэмжил байх юм бол тэрнээс сая аз жаргалыг сэтгэлийн сэнгэлийг бид эдэлж болт юм байна. Тэгэхээр тэр үнэлэмж бол дийлэх тохиолдол олдмол. Амт ч гэсэн тэр шүү дээ. Бид нар тэгвэл хүн төрөлхтний хамгийн одоо уугуул хадгуулсан чамаагүй байх өгөгдөл, унд хоол
эвцэлдэгч байт юм уу? Эдгээр маань зүгээр байгалаасаа л бидэнд байх ийм үнэлэмжүүдээ гэтэл тэр хамт маань хүртэл одоо мэдгүй би хэдэн жилийн өмнө өөрийгөө Солонгос амтлагчтай энэ хоолыг жигтэйгэн дуртай идэг боломж төсөөлгүй бол тийм ээ. Үгүй бол далайн хорхоо идэн дуртай идэх гэж бодсонгүй бол. Тэгтэл ерөөсөө л энэ чинь хамгийн цэвэр хоол юм гинлээ. Хамгийн биеийн цай юм гинлээ гэсэн бодол маань л урамтайгаар тэр хоолыг идэх байдалд л оруулж байгаа юм л да. Өмнө нь бол жигтэйгэн дуртай идэг гэсэн чинь за эн чинь муу гин шүү. Эн чинь биеийн тортой гин ч гэдэм. Үгүй л илбэг болохтойгоо зэрэгч. Үгүй бол бүр одоо янз бүр энийг за төдөөлийн баг ядуу хүмүүс идэхтэй ч гэдэг юм уу гэдгийг сонсооч юм уу те. Хүн бол өөр штэ. Тэгээд тэр хоолндоо дургу амтан дургуулчих болно тийм ээ. Гэх мэтчлэн. Тэгэхээр энэ үнэлэмжүүд дотоос бид нар бүгдээрээ хаз жаргалыг бидний энэ хорвоогийн адармаатай тэмцэлтэй уралцах ингээл байх гэдэг нь эцсийн үндэ төгс бус хаз жаргал байна. Яа тийм дээ нэг юм хүн байж болно ширтэх ингээл уран зураг таашаагаал сонгодог дуу сонсоол тийм ээ. Тэгэл яа тийм байгаа юм. Одоо коньяк уудаг ч юм уу те. Тэгэл ингээл нэг ийм тэр хүний нэг таашаалын мэддэг. Хажуу талд нэг хүн өстой зодолтой уралцаал тасартал уугаал арай нэг юм адууслаг аз жаргалтай. Энэ хоёр хуйлал хорвоогийн аз жаргал мөн боловч нөгөө нэг хөгжим дуу сонсоо тайван байдалтай байдаг илүү доктортой байж болно л тийм ээ. Нөгөөт нь бол эрүүл мэндэ бас хэмхлээд байгаас тааж бодол. Угол хар тамхич байд. Эрүүл мэндэ ажил. Тэгээ тэр маш докторгүй. Яг тэрийгэ тунг авах үед л сайхан болол тэрний дараа бүр их илүү докторгүй байдал бий болчиход байна. Тэгэхээр илүү сэтгэлээс харах доктортой төлөв гэдэг маань дандаа хаз жаргалын илүү давуу хувилбар, ашигтай хувилбарууд байж болно л. Тэр нэгтээ мэдээж орчлон хоргийн хаз жаргалын тэгээд хавгүй доктортой, тайван, бусдад хорлол үгүй ийм л сонголт мөн. Тэгэх юм бол их төрөлхийдэн, дээд ёс суртахуун гэж байгаа тэр хүмүүс юуг аз жаргал гэж хардаг вэ гэхээр бид сая 4 сая доллараар марк бодлож авна гэж хэлээ. Ер нь ярьдаг бид нар ингээл эхэндээ ингээл яадсан байгаа юм би энэ бай машинтай надад тийм мөнгө машинаар уралдаад яваад байж бол. Тэр машинтай баах хүмүүсийн дунд ороод ирэхээр тэр машинтай хүмүүс чинь бас өөр ийм юмыг сонирхт юм байна гэл. Нэг өөр сонирхол гараад ирж шүү дээ. Барууны баячуу чи энийг илүү урлагийг сонирхдаг гэж. За би урлаг сонирхдаг. Надаа ийм пянзны цуглуулга байна. Энэ бол яг тийм ба Ливерпулийн Битлсийн хамгийн ориг пянз. Тэгэхээр тэтгэн ширэг байдаг. Надаа нэг нь байна. Энэ маань явсаар хагаад л надаа хиний жинхэнэ ориг зураг нь байгаа. Хэдтийн алдарт зураач тэрний гол бүр барууны 1800-аад оны 1700-аад оны тэр алдарт бүтээлийг би тэдэн сая доллараар авсан. Гэхдээ тэрнээсээ таашаал авч хүмүүст хэлснээр өөрт нь байгаагаараа магадгүй нөгөө л өөрийгөө бусдаас дээгүүр тавьчих юм уу бардах 50 бахаас жаргалтай ийм байдалд хүрч болно да тийм ээ. Гэхдээ энэ үнэтэй маркч бай 100 сая долларын үнэтэй зурагч бай тэрнээс таашаал авчихна. Энийг би буруутгах гэвэл дээ. Нэг юм хорвоогийн лаз жаргалын нэг илэрлүүд байна. Тэгээд бас нэг зүйл бид нэр ихний гүйцэл бодийн сэтгэл гэдэг том юм ярьлаа. Бодийн сэтгэл гэдэг бол бид нэр хичээл болгоныхоо төгсөлд бодийн дэд эрдний сэтгэл төрөг нэгэнд нь төрөх болтгой гэж уншдаг. Аян сэтгэл гэж яг юу хэлт юм бэ гэдэг одоо бид нэр ярьж байна да. Энэ бол тэр их нэгүсэн сэтгэлийг хэлдэг. Энэ төрөг нэгэнд нь л төрсөн нэгэнд нь битээ ороотойсоо гэдэг. Бодийн сэтгэл гэдэг бол хамаг амьтны өөрт нь дуртай дургу бүхий л эцсийн үндэ мэдрэмжтэй бүх амьтныг зовлонгоос нь арилгаж өчүүхнээс авахлаа туйлын амаар моглон хүртэл бүхий л аз жаргалыг өхийн төлөө би өөрөө төгсгийгээрээ гэж эргэл туцалтгүй шийтгэе гэлтэй. Хүн өөрөө гэгэрч ижил бусдад асар их тусыг өгч чадна. Бид нар одоо хүн тусалж болно л доо. Гэтэ илүү их тусыг бид өөрөө сэтгэлээ ариусгах ижил илүү өгч чадна.
Тэгвэл бас өөрөө төдийлөн хариуц чадаагүй бол нэг удаа их бадрангуй сэтгэл төрөл бусдад туслая гээл. Хүн туслах гэж очиод тэгснэ бараг л. Гүй чи яагаад юм бэ? Би ч юм туслах гээл шүү дээ. Энэ ямар сони юм бэ? Гачин шүү дээ нэр. Бараг нөгөө туслах гэсэн хүнээс үлдэн загнацсан бараг л барьцалдаад авцсан суужиж мэдхээр тийм ээ. Тэгэхээр жинхэнэ бас тэгж тусалж чадъя гэсэн сэтгэл маань хөгжиж байж ижигээ хайрлах сэтгэлийг ч юм уу гэр бүлээ хайрлах сэтгэлийг ч юм уу бүр хүүхдээ хайрлах сэтгэлийг хүртэл бид нар хөгжүүлж тасралтгүй хөгжүүлэх ёстой байдаг. Зүгээр л байгаа л юм шиг бодож болдоггүй. Гэр бүлийг ш тэр үр хүүхдээ ш тэр ижаав ш байж л байдаг юм биш. Эн чинь ямар хөв зохиолоор бидний уучраад нэг насыг ямар вэ гэдгийг олон талаас нь үргэлж хариуцлага, үргэлж хөгжүүлэх, үргэлж тэмцэж нандинаж байх хэрэгтэй юм шиг юм л да. Ингэж байж дараагаар хөршөөч байт юм уу? Бусад хүмүүсийг цаашлаад хамгийн дургүй төрөний хүртэл өөрийнхөө нэгэн үртэй хийж өрөө хайрлах мэтэл тийм сэтгэлийг хөгжүүлж чадсан, тийм бол чадсан хүнийг бодисатва тэг чадсан сэтгэлийг их нэгүсэнгүү сэтгэл, бодийн сэтгэл гэж нэрлэдэг. Бодийн сэтгэл. Тэгээд ийм их бодийн сэтгэл гэдэг нь агуу дээр том юм боловч энэний төлөө энтэй ижил төстөөгч чадхаа бид нэр хилтгэлж баагаар төрүүлэхийг оролдох, шамдах. Үгүүдээ гэхэд, тамина үгүүдээ гэхэд бид нэр яа тийм ба жилдээ нэг удаа хайшаа тэр мод руу энэ чулуу руу энэ хад руу явна гэж зардал чирэгдэл болоод явдаг. Энергийн төвч байт юм уу. Тэрнээс илүүтэйгээр жилдээ нэг удаа би нэг бусдад туссан хүмүүжлэгийн ажил хийя гэж энийгээ бүр зорж байгаад хийдэг болмоор. Жилдээ нэг л удаа хийл. Сарын нэг 5,000 хүн гэхдээ ер нь чадaltaа эртээ явах хугацаа үе гэж бас байдаг л да. Тэр дуулыг нурааж усыг ирүүлмээр ч юм шиг таньдаг мэддэг хүний танилын хүрээж ихсдэг. Тийм ээ? Үеийнхэн ч гэсэн чадaltaа болдог. Энэ хугацаа бас богинохон. Энэ үе дээрээ чадaltaа үе дээрээ л хүн туслахыг хичээх хэрэгтэй. Дараа нь хүсвч үл чадах болж магадгүй. Нэг 5,000 төгрөг сардаа төдийлөн их биш юм шиг бодож явах үе. Нэг оройны 6 цэнгэлийн төлөө 30-40 мянган төгрөгийг бодохгүй үрчмээр ч юм уу. Тэрнээс их мөнгө ихч үрчмээр үе бас хүнд бас байж болно л доо. Тэр үе дээрээ жилдээ нэг удаа би нэг 30 мянган төгрөгийг ч юм уу боломжоор янз бүрт би яг бусдад зориулна гэж. Бусдад туслана гэхээр заавал хүний архины мөнгийг бэлдэнэ гэсэн үг биш л дээ. Ингэж нэг хийгээсэй гэж би бодоод байт. Говийн догшноо юу гэдэгт айлтгахтаа бол өртөө мэт өглөг үг гэж үг байдаг л та. Өртөө мэт өглөг. За тэрэн шигэ байг гэж бодоход чадлаараа тэмээ тэнгэрээ гэдэг шиг. Гэтэл нэг юм сэтгэлийн орон зай би нэг 100 төгрөг оллоо гэж бодоход нэг төгрөгийг би бусдад зориулъя да. Ариуслын зууч буддад тур эрхэм үйлчлүүлэгч таныг Бурхан багшин агуу их адистад газрууд болох лагшин мэндэлсэн юм бини адистад жарн хашорын собрага таалалт өгсөн Кушинагар гэгэрсэн бодгая дах Монгол сум анх дөрвөн үнэний сургаалan альсан сарнат ариун гангамөрн энтхгийн нийслэл дээли Непалын Катманду хотуудаар аялан алдарт Таж Махал үзэх ариуслын аялалд өрн залъя. Ариуслын зууч буддад тур. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбын лагшинд бараалхах аялал. Та хамбын хүрээнд зочлон итгэлт хамбын өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах байгаль нуурын эрэгт амрах хамбламын адистад аршан хүртэх ариуслын аяллаарай. Ариуслын зууч буддад. Энэ бол бид нар тиймийг алгуур ойлгуулж байгаа л хэлбэрүүд байна. Шууд хоосон чанарын сургаалыг ярихад бол хүмүүс бүлээж авахгүй гэдэг. Яг бол бүх энэ бодит дата мэдээллийг бид хэд бодит хардаг. Тэгэхээр эхлээд энэ
хит бодит барихыг ганхуулахын тулд эхлээд арай нарийсгаж харахыг зөвлөдөг ч юм уу. Тэрний дараагаар хийс сүрлөлөө харьцангуйлуу авчирдаг ч юм. Харьцангуйгаас хоосон чанар руу хөтлөх гэх мэт. Бидний бодит барих үзэл гэдэг нь юмыг л яг л нэг юм зооцсон гадас шиг л яг ийм байна гэж бодож. Тэгтэл дийлэнх ойлголтууд маань маш хийсвэр байдаг. Хийсвэр. За энэ нам мам гэдэг ойлголт ч юм уу хөлбөмбөгийн баг гэдэг ойлголт маань хийсвэр байж болно. Гэтэ зүгээр яг одоо нэг жин за орон зайч байт юм уу цаг хугацаач энэ ч нэг бодит штэ гэж бодож бас болно л да тийм ээ. Захаас нэг 10 кг ч юм уу юм авсан хүн жинд нь эргэлзэж л дээ. Тэгээ чи тэр жиндний худалдагчийн жинд эргэлзэж байгаа бол яах ёстой вэ? Зах уулган дээр хяналтын жин гэж байх ёстой. Уул нь бол байгаль багт хяналтын жин. Стандарт жин гэсэн үг л дээ. Тэн дээр очиж хяндаг байх. Хяналтын жинд эргэлзүүл яах вэ? Хяналтын жинд эргэлзэх юм бол бидний цааныг суур хагаад байна шүү дээ. Энэ харьцангуй бол биш ээ. Тэгвэл энэ цаана хөдөлшгүй юм хагаад. Хяналтын жинд эргэлзэж байгаа юм бол үндэсний жин хэмжүүрийн газар гэж байдаг баха. Үндэсний жин стандарт хэмжил зүүн төвчлөө газар. Тэр бол Монголд аяр мөрөдөж байгаа бүх хэмжээ дамжааны стандартыг л тодорхойлох ёстой газар. Манай хичээлд нэг насаараа тэр газар ажилласан сууж ирсэн шүү. Монголын тэр цаг нэхэд юу лээ секундын хэдний 1% юм блээд наривчлалтай цагийг заадаг. Гэх мэтэл. Тэр стандарт хэмжээ үндэсний стандарт хэмжил зүүн төвдөө эргэлзэж байгаа бол яах вэ? Гэх мэтлэн тийм ээ. Намайг баг байхад одоо ихтэй байд юм уу? Физикийн номд санагдах нэг юм англи дэлүүд нэг хатан хааны хэмжил зүй юу нэг газар л юм 3 давхар шилэн хорхны цаана 1 грамын ч лөө 1 кг ч юм уу цагаан алтан туухай байдгаа гэж үсэж ирсэн. Дэлхийг бас үлэмж хэсгийн өөрийнхөө хяналтанд байсан англи одоо өөрийнхөө тэр улсуудаа нэг мөрдлөг юм стандарт жин хэмжээг тогтоох ёстой шүү дээ. Тэгээд энийг хамгийн одоо загвар нь гэсэн үг л загвар 1 грамм ч юм 1 кг-ын туухай. Энтэй харьцуулж л бүгдийг хэмжинэ гэсэн санаа л. Тэгтэл энэ дэлхийн хэмжээний зүгээр яг гэж үздэг гэж байгаа биш л те. Дэлхийн хэмжээний загвар гэж бодлооч гэсэн энэ бас харьцангуй л. Тэр туухаан дээр нэг тоосны ширхэг очиод наалтчих яах. Тийм ээ. Тэгэх юм бол грамын саяын наривчлаар хэмжээд үзэхэд зөрөө гарчлаа шүү дээ. Тийм ээ. Үгүй бол агаарын температураас хамаарат хүртэл металл тэлэх яах их өөрчлөлт гардаг гэж болно тийм ээ. Тэгэхээр бид нар нэг юм цаана нэг үл хөдлөх бүх юм болгоны цаана суур болдог тэр зүйлийг ерөөсө баг буддизмаас босоод баг бүх шашин ерөөс тэгж үзсэн байдаг. Ёс суртахуун бүх юмнийхээ цаана үл хөдлөх бүх юмыг зааж яадаг тийм туйлын юмыг хагаад тэрийг магадгүй бурхан ч юм уу ертөнцийн эзэн ч юм уу гэж нэрлээд хаагаад байдаг. Тэгтэл одоо би нэг зургатаар харж ирсэн Игэл Лизер хаа. Одоо нэг юм байлаа гэхэд байны яг туйлын голд нь бол бурхан ертөнцийн эзэн онно. Яг туйлыг л туйлын үннийг нь бол зөвийг нь бол яг ертөнцийн эзэн л онно гэж хэлжсэн л. Бүх юмны стандартыг туйлыг заагч. Тэр нэг суур хайсараад бурхан гэдэг ертөнцийн эзэн гэдэг юм байна гэж бодоод байна шүү дээ. Сонирхолтой нь бурханы шишин яг тэр бай гэдэг жишээг аваад байт. Хоосон чанарын жишээ. Байны гол байхгүй лугаа адил гэдэг. Энэ юу гэсэн санаа вэ гэхээр байны гол олимпиад тэмцээн болж ил 11 десиметрийн хэмжээтэй байны гол. За энэ яг байны гол мөн үү биш үү? Гэвч байны гол энэ цэг байлаа гэж бодоход нэг сум нэлээд эргэлзээтэй яатсан бэ гэлтэй тийм ээ. 50% байны гол 50% байны гадаа ч юм уу тийм. Үйл яах вэ? Гэтэл тэр 50% гэдэг нь бид нар 100-ийн 1-жээр аваад байгаа болохоос биш 1000-ийн 1 рүү шилжиж болно. Тийм ээ? 1000-ийн бутгаал руу шилжиж болно. 10,000-ийн бутгаал руу шилжиж болно. За энэ байны голыг олоотоо гэх юм бол би хаанаас шугам зурж байгаа үзгээр цэг тавьчихлаа. Энэ бол байны гол мөн. Тэгтэл
миллиметрийн мянганы нэг наривчлаа байны голыг тодорхойлох гэх юм бол өмнө миний тавьсан цэг маань бүдүүн ойлголт болж шүү дээ. Түрүүн байны голыг гол гэснээс ялгаагүй би тэр өөрийнхөө тавьсан үзээр тавьсан цэгийнхээ голыг олох шаардлагатай болж байна. Мянганы нэг наривчлаар тодорхойлсны дараа ч гэсэн 10 саяны нэг наривчлаар тодорхойлоо. 10 сая тэр бумын наривчлаа. Тэгэхээр ингээ явсаар гад юу хизээч байны туйлын гол гэдэг нь өөрөө байдаггүй маа гэж үздэг. Бид нар харилцааныхаа түвшинд байны голыг тодорхойлж болохоос биш үнэмлэхүй байны гол гэдэг нь өөрөө оршин тогтнод гэж бодож байна. Сая 1 метр 1 дециметр грамм гэлээд энэ физик ойлголтуудыг хооронд нь бас ингээд уяад бас тодорхойлсон санагдаад байд. Би андуурч яж магадгүй жишээл вакуум дотор гэрлийн тийм ээ дойл хасахт хэдэн зэрэгт туулах тэр зайг 1 метр гэж үзнэ ч гэдэг юм. Хаашаашаа 10 см цэвэр усны жинг 1 кг гэж үзнэ ч гэдэг юм. Тэгтэл энэ маань ч гэсэн өөрөө харьцангуй. Цэвэр ус гэж үг хэлгүй ч гэдэг юм. Тийм ээ? Харьцангуй. Тэгэхээр эцсийн дүндээ яг үнэмлэхүү тийм байны гол гэдэг бид нар жишээлбэл Улаанбаатар хот байгаа. Улаанбаатар хот байна. Улаанбаатар хотод яг хизээ орж ирэх байна. 22-ын төвчөөр. Яг 22-ын төвчөнд ингээд нэг алхачих юм бол чи Улаанбаатарын дотор байна. Инх юм бол гадна талд байна. Энэ өмнө байхгүйсэн байж магадгүй. Гэхдээ одоо цагт газрын маргаан гэдэг их болцсон болохоор Сезар хааны нэгжүүдийн хооронд газрын маргаан их болох юм бол маш нарийн кадастрын зураг тодорхой болно. Гэхдээ энэ цаанаас ертөнцийн эзэн ч юм уу бурхан тодорхойлсон биш. Бид нар харилцаанд шаардлагаар үнийг тодорхойлоод байгаа юм л. Би багада Монгол улсын хил дээр очих юм бол ингээл хэрчим цэг гэл ингээл уул дамнаад явцсан юм том зураас байдаг л гэж боддог байлаа. Багада тийм ээ хичээл мичээл дээр улс төрийн газрын зураг л үздэг гэсэн юм чинь. Улсууд үйлийг хэрчим цэг явуулсан. Монгол улсын хил дээр очиж ингээл хэрчим цэг явуулсан байна. Тийм байхгүй л. Тийм байхгүй. Тэгэхээр яг энэтэй ижилхэн би олон жишээнүүд хэлээд байна. Игэл телевизээр ингэж гарч ирсэн. ертөнцийн эзэн улс орнуудын хил хязгаарыг тогтоосныхаа дараагаар энэхүү газрыг еврейчүүдэд, израильчүүдэд зориулж өгчээ гэсэн үг гарч байна. За миний ойлгосноор бол израильчүүдийн одоогийн газар нутг нь өөрсдийн газар нутг мөн үү биш үү гэсэн айгүй том маргаан байдаг. Мөн үү биш үү? Израильчууд бол бид нар хэдэн мянган жилийн өмнө байсан гэдэг юм. Арабууд нь болохоор бид нар сүүлийн хэдэн мянган жилийн турш байлаа ч гэдэг юм. Би сайн мэдэхгүй л иймэрхүү маргаан байдаг. Томроод байдаг ч юм. Тэгэхээр энэ маргааныг эцсийн хэн шийдэх вэ? Яг бидний газар мөн үү биш гэх юм бол ертөнцийн эзэн хэлсэн байна шүү дээ. ертөнцийн эзэн яг энэ газрыг улс орнуудын хил хязгаар энэ танаа нутаг мөн үү биш юм бол хин ертөнцийн эзэн яг ертөнцийг бий болгож бүтээчээд тийм ээ. Адамыг хавиргаар нь Еваг ингээд яг одоогийн байгаачлан юм сүзэгдлийг одоогийн байгаачлан нэг юм баримлын шороор хийж байгаа юм шиг хорвоо ертөнцийг бүтээсэн гэдэг нь хамгийн гинэ ойлголт гэж хэлдэг юм. Ингэж бүтээчээд улс орнуудын хил хязгаарыг зурцагтээ яг тэр номон дээр нь гард юм уу гардаг юм. Ямар ч юм нэг хүн хэлжсэн л нэг пастор. Тэгэхээр ертөнцийн эзэн гэдэг маань тэр хүний ойлгосноор бол ингээл хороо бүтээчээл кадастрын албаны зураглаач шиг л ингээл улс орнуудын хил хязгаар бүгдийг нь зурж өгсөн юм байна л да. Шийлмэлийг бол амар нарийнхан урт зураал. Итали металлыг бол гутал хэлбэртэй зураал. Монголыг бол за эднэр яваанда дээл өмсөх юм да. Дээлийг нь дэлгээ тавьчулна иймэрхүү харагдан да гэж. Тэгээд ингэж л одоо энэ хил хязгаарын маргаачууд юм ерөөс энийг яг ийм байгаагаар нь нэг эзэн бүтээсэн гэдгийг л туйлын нэг юм хайгаад байна шүү дээ. Гэтэл ийм байхгүй л гэж бурхан шүүцдэг. Монгол улсын хилч гэсэн анханасаа тогтооцсон юм байхгүй л дээ. Дээр үед бүр балар эртний үед бол отог омгууд баг Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх гэдэг нь эцсийн дүндээ маш тодорхой болдог. Монгол гэдэг нэр хэдийнээс гарч ирсэн бэ? Сурвалж өчгөөд ч гэдэг юм уу те. Хөл хүннүүч байт юм. Сайн биш байт. Энэ яг Монголын юу мөн үү биш үү? Өвөг мөн үү биш үү? Асар их асуудалтай.
ерөнхий зөнхөн мөн байж болно. Дийлэх хүмүүсийн түүнээс хоорондоо бол өчнөө холилдож, солилдож, нийлж, салж өчнөө юм болсон. Монгол улс их Монголын үед бол Монгол улсын газрын зураг гэх юм бол дэлхийн тал болж байна. Тийм ээ. Тэгэл дараа нь яваал ерөөс яг одоогийн газрын энэ зураг бол 1970-аад оны үед 3 улсын хэлцээрээр л байх болсон. Энд ямар ч ертөнцийн эзний далдын гар хөл шаардлага байхгүй. 3 улс хоорондоо тохиролцоотойгоор манай улс хөрс цэргэлтэй улсуудаа хэлгийн маргаангүй маш наривчсан хэлтэй болсон. Энэ юу хэлэх гээд байна гэхээр энэний цаана тодорхойлоод байдгүй ш хүмүүс харилцааныхаа түвшинд л юмсуудыг тодорхойлж хэмжээ дамжээ энийг гаргаад байна. Нэг эн чинь хийсвэр юм а гэсэн ойлголт руу төхүүлээд байгаа шүү дээ. Яг хоосон чанаа хэлээд байгаа биш ч гэсэн энэ хийсвэр ойлголтууд. Тэгтэл цаашлаад хоосон чанарт ер нь юу гэж үздэг вэ гэхээр бид нэр зурагт үзэхэд кино үзэхэд хальсаар кино үздэг байхад кино хальс гэдэг маань сайн санахгүй нүтэй ч гэсэн 1 секундын дотор 24 түүнээс олон кадр солигдож байж бидэрт үргэлж ирсэн дүрс болж харагдсан юм байна л. Тийм ээ. Түүнээс цаана нэг ингэсэн зургнууд байгаа л гэсэн. Тэрнтэй ижилэн аливаа хөдөлгөөн гэдэг маань хэрчим гэдэг маань цэгүүдийн нийлбэр байх хэрэгтэй. Хөдөлгөөн гэдэг маань тухайн цэгүүдийг дайрч өнгөрсөн байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгтэл бурхны шинд юу гэж үздэн бэ гэхээр явсаар гад цаг хугацаа хамгийн богино цаг хугацаа гэж байж болохгүй байна гэж үздэг. Хуваагаал үзэл дотгошоо хязгаар, тоо дотгошоо хязгаар, цаг хугацаа дотгошоо хязгаар, орон зай дотгошоо хязгааргүй болчих юм бол юу шаард вэхээр хэрчим гэж хизээж байхгүй болж байгаа. Биш ээ, цэг хизээж байхгүй болж байгаа. Хэрчмэл байж таах гэдэг. Нэг сум ч юм уу онгоц энэний хооронд ингээд ниссэн гэж ярихад цаг хугацаа хэрэг зогсоож болдог бол яг энэ зүйл ингээд байж исэн байна гэж тийм ээ. Яг энэ зайд энэ зүйл оршиж байсан байна гэж тодорхойлох хэрэгтэй хатвал тийм зогсмол цаг хизэж байхгүй болж байна. Хамгийн богинохын цаг гэж байхгүй. Тэр хооронд цаг хугацаа байсан байж таах гэдэг. Ойлгож байна тийм ээ. Энэ хооронд тэр зүйл маань хөдөлсөн болж таах гэдэг. Инээс энэний хооронд л тэр оршиж иж дахиад богиносон ч гэсэн энээс энэний хооронд л оршиж иж гэсэн болохоос яг тэнд байсан зүйл маань хизэж олдохгүй болох гэдэг. Тэгэхээр Бурхны шигрөөсөө бидний оршуун талаар ойлголт юм эсвэл бидрээс шал өөрөөр байж л таарах гэдэг байна гэж үзээд байдаг л да. Энэ тэгэхээр бидний ухамсараас асар их хамаарч орж байна гэж үздэг. Энэ ухамсараас хамаарч юмс үзэл оршно гэдэг хандлага маань энэ бодол маань бол яг үнд өдийн хүртлөөсөн сонгодог шинжлэх ухааны чанх гэдрэгэлтэй. Яг бол өдийн хүртэл явсан сонгодог сайнс бол юмс үзэдлийг яг байгаа объектив гээд түүнийг бид нар шалгаж, хянж, судалж таамаг дэвшүүлж турших ёстой болоод байна. Гэтэл энэ зүйл маань бидний санаанаас орж байна гэдэг маань энэ орчин үеийн өдийн хүртэл явсан сайн шинжлэх ухаантай зөвлөлтгүйс байж болох боловч ер нь сүүлийн үеийн шинжлэх ухаанч байт юм уу квант физикийн онолууд маань бол өмнө байсан физикийгээд шинжлэх ухааны ойлголтууд маш их одоо юу гэх юм бэ? Одоо тэр ойлголтууд маань хэмэрхмээр түвшинд яваад байдаг л. Би нэг за нэрийн сандгүй интернетээр хавил гараад ирэх байхад бид нарыг харахгүй байхад оршгүй юу гэдэг нэртэй юм нэг артикл өгүүлэл шинжлэх ухааны өгүүлэг уншижсэн. Би төдийлөө ойлгоогүй л гэхдээ тэр өгүүлэлэг бол эдүгэ цагийн манай гаригийн физикийн асар том төлөөлөгч нэг 80 өндөр настай нэг эрдэмт хүн уулзж байгаа. Тэр бол одоо энэ квант физикийн баг нэлээд том одоо загалмаас эцгүүдийн нэг гэж. Тэгээ тэр хүн өөрөө одоо миний эрүүл мэнд жоохон тааралцсан. Би одоо үлдсэн амьдралаа нэг онол нэг өөрийнх бас өөрт нэг юм санаа байгаа юм л энийг л батлах юм л. Тэр нь юу гэхээр ер нь орчлонхороо бидний ажиглаас хамаарч оршиж байна гэж би бодож байна. Тэрийг айгүй олон жишээн дээр тайлбарласан билээ л. Алсын одыг ажиглахад ажиглагчаас хамаарад хоёр өөр үр дүн тухайн
эксперимент буюу туршилтад явагдаад байна. Тэгэхээр ийм том агуу эрдэмтэн тэр бол юу шинжлэх ухааны хүрээл дотор амар алдартай олон шагналыг авчихсан эрдэмт мэлээ л. Тэр эрдэмтэн хүртэл тийм эрдэмтэн энэ саналыг дэвшүүл болж ийн гэдэг маань бол энэ тийм солиотой галзуу гэсэн үг биш л дээ. Биш. За ер нь хоосон чанарыг дэлгэрүүлж ярих юм бол их юм болно л доо. Юутай ч гэсэн багцлаад хэлэхэд ерөөсөө цаг хугацаа орон зай дотгош хязгааргүй болохоор юмс үзэгдэл хөдөлгөөн гэдэг юм байж болоход бэрх болж ирээд байдаг. Тэгээд цаг богинохон үлдсэн болохоор их товчлоо явчихаа та. Бид нар яг энэ өмнөх анхан шатны сургалтын дээр хоосон чанарын хичээлийг их дэлгэрэнгүй орсон. Бараг уул нэг хичээл ордог байхад бараг 3 хичээл дараалаад орсон. Тийм болохоор энэ удаа гэтэр товчлоо явчихъя. Зүгээр хэтрүүлэл төв үзэлтний хоосон чанарын онолоор бол орчлонгороо бидний бодсон ширээс оршихгүй л гэдэг. Цаг хугацаа орон зай утга алдна гэдэг. Хоосон чанарыг таньж мэдсэн тохиолдолд. Хоосон чанарыг таньж мэдсэн тохиолдолд бидний бодсон шиг цаг хугацаа, бидний боддог шиг орон зай ерөөсөө туйлдаа байхгүй болж таардаг. Туйлдаа байхгүй болж таардаг. Бүр инээтэй жишээ хэлээ л да. Зүгээр ярьж яддаг шүү дээ ингээд. Хоосон чанар гэж юу гэсэн бэ? Хоосон гэж ингэсэн үгээд багныг ингээд тийм ээ. Чанар гэж ингэсэн үгээд нарны тусан туян дээр юм тогсон гэдэг. Яг тэрнтэй ижилхэн хоосон чанарын парадокс үзэгдлүүд бол буддийн ном зөвлөлд маш олонтой гардаг л да. Жишээлбэл Мелвогд энэ намтар дээр яг хин гэд би сайн Мелвогд багштайгаа явж идэг үлээ. Шавтайгаа явж идэг үлээ. Явж идэл бороо орж ил дээ. Энэ бол яг онлайн талын яриа биш. Би танаас сонирхолтой болох гээл инээдэмтэй домог шиг юм ярьж. Бороо орж, мөндөрч мөр. Тэгэхдээ зэрэг тэр хоёр хамтдаа газар хөвтөжсэн Ямааны ивэр дотор орж хорогдлоо гэдэг. Тэгээ ингээд л дууссан бол болох гэдэг юм л да. Аль ид шидийн үлгэрийг тэрхэвд. Тэгтэл ард нь нэг юм сонио үгээд гэн. Гэхдээ Ямааны ивэр томроогүй Мелвогд жижигрэх юм а гэж үг. Тэр юу гэсэн санаа мэдгүй. Гэхдээ юусэн хоосон чанарын тэр нотлох ухааны зөв онлайн бүтээлүүдээр бол цаг хугацаа, орон зай бидний тайнад тамжижиглэн буюу бидний уламжлалт бүхий л ойлголт хэмхэрнэ гэдэг. Уламжлалт бүхий л ойлголт хэмхэрнэ гэж хэлдэг. Тэгээд эдрүүл төв үзэлтний ясна энэ өрөөнд жишээлбэл зам байна уу, цэнхэр зам байна уу, ягаан зам байна уу гэвэл бид нар байхгүй л байна гэж хэлэн тэ. Энэ нь зөв гэж үздэг. Энэ зам байхгүй гэд билж байгаа. Бидний шалгадаг ухаанаар буюу бидний зөв сэрж мэдрэхүүд зан ажиглахдаггүй байгаад бол энэ өрөөнд зам байхгүй байна. Тэгтэл нэг хүн энэ өрөөнд зам байна гэж хараад байгаад бид тэрийг солиорсон байна гэж үздэг тийм ээ. Гэхдээ энэ өрөөнд зам байхгүй байгаа нь үнэн боловч тэр үнэн маань бидний ухамсарын тэр ертөнцид буюу тэр хэмжээст л энэ өрөөнд зам байхгүй байна гэж үздэг. Энэ өрөөнд зам байгаа хараад байгаа хүний тэр одоо хэмжээст ч юм уу энэ өрөөнд зам байна гэж үздэг. Тэгээ энэ өрөөнд зам байна уу байхгүй нүгэл бид байхгүй байна гэх ёстой гэдэг. Яг бид хэмжээс байхгүй гэж. Үнэмлэхүү төвшөнд өөрөх юм бол ер нь үнэмлэхүүд юу ч оршихгүй гэдэг. Юу ч оршихгүй. Тэгэхээр ерөөсөө өөрөөс нь хамаарч тэр юмс үзэгдэл гэдэг маань одоо мянган хүн харж байгаа гэдгээр үнэмлэхүү гэдгийг тогтоохгүй болоод ирж байгаа болохоор жишээлбэл хэтрүүл төв үзэлтний нэг юм үг байдаг л да. Юу гэж дажаа түмэн ба гэж. За энэ юу гэсэн санаа вэ гэхээр маргаан, онлын маргаанууд яваад байдаг тийм ээ. Үгүй ямар нэг юмны талаар бид нар ярьж болдог. Буддизмын энэ дөрвөн урсгал дотор хэтрүүлэл төв үзэлтний хүртэлх бусад урсгалууд нь А, Б, 2, С-ийн талаар маргаж явах тохиолдолд А-д ч харагдаад байгаа, Б-д ч харагдаад байгаа. Түгээмэл нэг нь С
оршиж явах ёстой гэж үздэг. Тэгэх ёстой яа тийм ээ. Тэгэхгүй бол хоёр өөр юмны талаар маргаж байгаа бол тэр чинь маргаан одоо утахгүй болчлоо шүү дээ тийм ээ. Тэгтэл хэтрүүлэл төв үзэлтний ёсонд А, Б хоёр C-ийн талаар ярих ч юм уу, маргах ч юм уу ярьж байгаа тохиолдолд хизээш тэр хоёрт нийтлэг харагдаж байгаа, хүртэгдэж байгаа C улаас байхгүй гэж үздэг. Тэгээ юу талаар маргаад байгаа юм бэ гэх юм бол А өөрт харагдаж байгаа бай. А бол AC-ийн талаар яриад, Б бол BC-ийн талаар яриад байгаа юм гэж үздэг. Тэгвэл C байхгүй мөгөл байна гэдэг. AC дээр нэмэх нь BC гэдэг. Тэгээ C дүүрт нь байгаа C-ийн талаар бодвол A'д байгаа C-ийн талаар бодвол эдгээр нийлээд л C-г бүрдүүлэл болохоос үнэмлэхүүдээ бол тэр оршуу байхгүй маа гэж байна. Тэгэхээр энэ эцсийн дүндээ ерөөсөө бидний оршуу явж ерөөсөө бид нар ингээд шунаал тэмцэлдээл дайснаа нараал саднаанд итгэл явж итэл ням самбуу гэдэг ойлголт маань өөрөө байхгүй шүү дээ гэдгийг ухаарах хэрэгтэй л. Энэ бүний шимээр би энэ дэрвэ. Агшлан Бурхны бүтээн үлдээд энэ орчлонгийн нэг ч амтны хоцроолгүйгээр Бурхны орноо байгуулах болтугай. За одоо өнөөдрийн хичээлтэй холбоотойгоор энэ хоосон чанарыг таньж мэдхийг үнэхээр мундаг гэх юм. Энийг л мэдэх гайхамшигтай гэдэг. Хоосон чанарыг таньсан дээдийн оюун ухаан. Төрөөгөө нэгэнд нь төрөх болтугай. Төрсөн нэгэнд нь нийс дороотож олон бүрөөдөө хариуцах болтугай. За дараагийн хичээлийн сэдв дэлхийн буддийн орсголууд гэдэг нэртэй хичээл. Нэгтээ энэ хичээлийг хийх нь хоосон чанар гэдэг хичээлийг жоохон бас өөр хөрвүүлэх нь. Ард манлаа эмнэлэг. Манай амьд нэрхтэйчүүдийн үзлэг уншилгоо, эмчилгээ, мэс ажилбарыг мэрэгжлийн эмчнэр хийж, сүүлийн 3D, 4D эхо уншилгоогоор жирэмсэн эхчүүд болон дотор эрхтэн мэдрэл, зүрх судасны өвчин уншилж, эмчилгээ хийхээс гадна өвчтөнд мэс заслын дараах үеийн сэргээн засаг эмчилгээ хийнэ. Мөн тань зориулж, тав тухтай орчинд хэвтэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж байна. Ард манлаа эмнэлэг. Эрүүл гэр бүлийн төлөө. Урхан шашны гайхамшиг итгэлт хамбын лагшинд бараалхах аялал. Та хамбын хүрээнд зочлон итгэлт хамбын өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах байгаль нуурын эрэгт амрах хамбламын адистэд аршан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч буддад Өвлийн улирлаа эрсэнтэй холбогдуулан урундрах баасар салонд булаг, халиу, элбэнхэн хүрэн сувдан хийдээдэл, хурган дотортой дэл, суусар, булаг, минжин малгай, солонгос тайланд энэтхэхээс оруулж ирсэн сайн чанарын материалаар уралсан дээл, хүрэн, загварын дээл, гутал тэргүүтэн иж бүрнээрийн цөөн тоогоор бэлэн болсон учраас та яараарай. Мөн таны хүссэн загвараар элбэн, халиугаар хүрэн хийж үйлчилж байна. Манай салон та бүхний инхри бяцхан үрсэгч марталгүй гоёог нь бэлтгэлээ. Та дээл, малгай, хантаа зэргээс хослуулан сонголтоо хийгээрэй. Ариуслын зууч буддад тур эрхэм үйлчлүүлэгч таныг Бурхан багшин агуу их адистэд газрууд болох лагшин мэндэлсэн юм бини. Адистэд жарн хашорын собрага таалалт өгсөн Кушинагар гэгэрсэн бодгая дах Монгол сум анх дөрвөн үнэний сургаалan альсан сарнат ариун гангамөрн энтхгийн нийслэл дээли Непалын Катманду хотуудаар аялан алдарт Таж Махал үзэх ариуслын аялалд өрн залъя. Ариуслын зууч Буддад тур